OCD буюу улигт бодол, албадмал үйлдэлийн эмгэг нь сэтгцийн эмгийн нэг төрөл бөгөөд хүний оюун санаа, хэд давсан хяналтгүй бодол, албадмал үйлдэлүүдээр илэрч тухайн хүний өдөр тутмын амьдралд хүндрэл учруулдаг. OCD нь өдөр тутмын үйл ажиллагаанд саадуулж сэтгцийн ихээхэн дарамт зовнилыг үүсгэдэг. Эцэст нь хүн сэтгэл зүйн түвшүүрээ намжаахын тулд эдгээр албадмал үйлдэлүүдийг хийхээс өөр аргагүй мэт мэдрэмжийг мэдэрдэг байна. Хэдийгээр тухайн хүн тэр бодлуудыг үл тоомсорлох, эсвэл сэтгэлээсээ авч хаяхыг оролдсон ч тэдгээр нь дахин буцан ирдэг байна. Үүнийг OCD-гийн хорон мөчлөг гэж нэрлэдэг. Ихэнх OCD-тэй хүмүүс тодорхой нэг сэдэв дээр төвлөрдөг. Жишээ нь мянгаар бохирдохоос хийх айх, энэ айцаа багасгахын тулд хүн гараа дахин угаах, улмаар гар нь хуурайших, хагарах, өрөвсөх тохиолдлууд ч байдаг бахнэ. Ингийн л цэвэрч нямбай хүмүүсээс ялгаатай нь OCD-тэй хүмүүс ямар ч ашиггүй, үр дүнд хүрэхгүй үйлдэл байсан ч өөрийгөө зогсоож чадахгүй хийсээр л байдаг юм. OCD-ийн дэлхийн нийтийн хүн амын 2-3% нь тохиолддог. Олонх нь өсвөр наснаасаа эхэлдэг байна. Нани? Чод юм сүртэмтэй.